Туулын ордны замын одоо exit чи яг энэ дээр байгаа тий. Наадамчдын гүүрний хойно. Гүүрний хойд талд нэг exit байгаа тий. Exit-нээсээ гарлаа ингээ явчих болно. Тэгээд сансуулгын замаар ороод саяны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн цэцэг төв рүү орё гэвэл энэ замаар ороод явчихсан. Сансуулган дээр бас нэг exit байгаа. Энэ доогуур яваад нү дээгүүр нь явж гинэ. Одоо яг энэ хэсгээр бол нэлийн өндөрчлөлттэй болохоор гудамн дундуур орж байгаа. За. Тэгээд энэчнээс ахуулаад ер нь ирмгээр нь яваад тэр нэг харагдаж байгаа яг одоо бидний чигээрээ харагдаж байгаа хэсэгтэр бол газар чөлөөлтүүд байгаа тийм. Яг ирмгийн айл тийм ирмгийн энэ айлуудын л газар чөлөөлт нэлээ. Тэгэл наашаа дөрөв игнэ орж ирэл хоёр талтай явган үний гарцтай дугуун замтай хийчихэд энэ бүрсти янзын гой драас гарна. Тэгээ эндээс хоошоогоо чиглээд нэг ч газар бололт байхгүй. Тэр шууд дугуйтайгаа наашаага ингээд шогийн мод агаад наашаага давхчихна. Газар чөлөөлт. Ер нь нөгөө нэг яг хийгдчих юм бол нөгөө харуулц вьюгийн хувьд нөгөө уулын зам шиг гоё зам болохоор байхгүй. Тэгээ жоох ингээд дайсыгээл орчин. Энэ их гоё юм байна да. Та хэд нэг зурган дээр нэг дахиад нэг сайн ажил. Энэ дээр дөрөв игнэ болоход дахиад А даалгаварт өөрчлөлт оруулах юм да. А даалгавар нь хоёр игнэтэй туслах гудам замаар гарцсан. За энэ дээр тэгээ симуляц хийж үзье. Тэгэл болж ивэл энэ замаа оруулъя. Болж байна. Тийм ер нь шаач болох. Энэ бол Дөрөв игнэ нэрүүлдэг. Нэг төрөлөө маркетинг зүйл хийгээл тэгэл жайтайхан саах юм. Ер нь бол нөгөө хичнээн яармагч гэсэн энэ чин газрын үн бол урталтайгаар харьцуулахад хамаагүй хэм байна. За явах хөдөлөө. Тэгээ. Энэ бол ачааллаа үнэхээр одоо наадамчдын зам дагуу буюу нисгээс хотын төв рүү орж байгаа замыг бол тэр чигт ачааллыг бууруулна. Нисгээс хот руу орж байгаа. Нисгийн одоо нисэх буудлаас шууд нөхдийн зам руу ороод нөхдийн замаас цаашаага бол урдуура Дэлхийн банкны замтай холбогдож байгаа учраас энэ зам ач холбогдолтой юм. Тэгээ энийгээ тэгвэл зураг төслүүдийг хийгээд бэлтчих. Тэгээ тооцооллуудыг хараад өгөө. Олон улсын байгууллагын нэг газар чөлөөлөлтөн дээр нь дунд нь нэг барилга баригдал даалгавар батлагдсан болвол төслөө шууд зогсоодог. Тэгээ тэрийг бүр ингээ эцлэж дуусаад шүүхтээр эцэлчээж ажлаа өргөжүүлдэг. Тэгэхээр яг та адил өөрсдөө яг энийг мэргэжлийн талаас нь хэлэх хэрэгтэй. Дэлхийн банкны төсөл тэдэн он ашиглалтанд орно. Энэгээр бид нэр тооцоолох хийгээд ярамгийн зам буюу одоо энэ хэсгийг бид ачааллыг бууруулахын тулд хэсгээс орж иж байгаа замыг нефт архивын замаар нааш нефт холбоод ингээд нөхдийн зам руугаа холбоход 22.4%-аар төвжирэл буурна гэсэн. Энэ тооцоогоо та гаргаж өгөх хэрэгтэй. Ингээл үнэхээр энэ төвжирлийг энэ ярамгийн зам дээрээс авч ивэл бид нар ачааллаа энэ дээр л өгөх шүү дээ. Ингэсэн санааш чинь ингээд нөхд рүү орж ирж байгаа нөхдийн нисгэр оршин сууж байгаа иргэд нисгээс орж ирж байгаа шууд ишгэл ор. Энэс ярамгийн зам руу ороод буцаж иргээл битгий орол гэсэн санаа байхгүй. За энэ ямар ч ингэж хийх гэж байгаа бол та нар дөрвөн игнэтэй мөн ялгаагүй явган зам дугуун замтай гэрэлтүүлэгтэй сайхан хийгээд ингээ холболтой хийгээд зураг төслөө бэлтчих. Тэгээд дэлхийн зам хизээ ашиглалтанд авах гэдэг л аа. Тэгэх үү. Зураг төсөл дээр нэг тийм тогтчлтын зурагтаа нэмэлт хийчихвэл яах болох вэ? Тин чи харуулц гоё юм чинь тэнд үр хөвгтөд дагуулад нэг юм гоё ногоон байгууламж тогтчлт хийчихэд хамгийн гоё шүү дээ. Яг энэ хэсгээр одоо яг нэрэл би ч одоо бас энд ингээл баг бахта хөвгт бахта шиндээ өөрсдөө чирж гуулах нь дүүнраач авчирч гуулгуулна ингээл явдаг бас ийм гоё газар учраас энд бас дахиад тогтчлт хийгээл тавьчих хэрэгтэй. Төвнсөн зам байна уу? Байна. Наашаага ингэж паркинг байна уу? Байна. Эндээ нэг юм ногоон байгууламж тогтчлт байна уу? Байна. Одоо тэнд ч гэсэн бид нар харах юм бол ингээл эцэг эхчүүд хөвгтөд дагуулаад нялх нойтой хөвгтөдтэй бүгд л гадаа зогсож байгаа. Бусгай хамгаалалттай газраас нийслэлийн захирамжтай болох ч юм уу тийм асуудлууд бас маш их байгаа. Тэгээд байгаль орчны яамнаас бас би нэг сүүл тавсан мэдээлэлээр энд газар ашиглах эрхийг нь цуцлаад тэгээ буцаагаад гурван шатны шүүхээр сэргэж байгаа асуудал бас байгаа юм билээ. Тэгэхээр ер нь яам хотоогол төтийн стандартын газар хоёртой яг сайн хамтарч мэдээлэлээ солилцож ижлээ гэцэлсэн дэрх. Ямар ч байсан тэгвэл замын тараасаа хийгээ бэлдээ. Тэгэхдээ ингээд дөрөв игнэтэй хоёр явган замтай тэгээд дугуун замтай гэрэлтүүлэхтэй. За тэр тогтчлтын ажлыг нь бол хот байгуулалттай бид ярьж байгаад энэ дээр тэгвэл нэмж би тогтчлтын зураг гаргавал. Энэ их зүгээр шүү. Төвжирлийг бууруулах ажлын хэсгээс өнөөдөр нийтдээ 26 онд төлөвлөхөөр одоо барилгын ажил хийгдэхээр төлөвлөсөн 27 замын тараасын баруун хэсэг болох Сонгоо хайрхан, Баянгол, Хаан улд дүүрүүдийн замуудтай танилцлаа. Тус замын тараасуудтай танилцсан зураг төслийн ажил болон барилгын ажлыг хэрхэн төлөвлөх, хооронд нь хэрхэн уялдуулах болон шугам сүлжээний байгууллагуудаас ямар байдлаар тодруулах авах талаар ярилцаж тодрууллаа.